Амен. За, ерөөл өрнө үү? Амен гэдэг үг ямар хүчтэй гэж хэллээ. Амен шүү дээ. Амен. Магадгүй өнгөрсөн 7 хоног онцгүй байсан ч өнөөдөр та итгэлээрээ амен хэмээн тунхаглавал эх 7 хоног яах нь вэ? Өөр зүйлс шинэ өрөөлүүд бий болох нь. Монитор харъя. За. Бид нар Йордан голын хөвөн дээр ирчээд байна. Тийм ээ, голын ирэг дээр 2 саяулаа загсчлаа, гал түлээ, шурлаг хийгээл дээгүр өмөрөх баярын хон ямаа ярьсан шигээ ингэ байж байгаа. Ерийнхөө хот болохоор шитим рүү хараад айж байгаа. Йордан голын цааталд Израильчууд. Энэ 2 сая хүн. Нэр нь юу вэ? Тэр үед Израиль гэдгийг Канаан үндэстнүүд мэдээгүй байсан шүү дээ. Ямар нэртэй вэ нэмэх ахлагчаа? Цөлөөс гарч ирэх хэсэг. Эвгүй сонсогч юм уу? Цөлөөс гарч ирэх хэсэг. Бид нар энэ хаанаас энэ мөнхий бол байнга надад сонсдог. Хаанаас газар ухаад гаргаад ирсэн гэмээр юм явах юм гэл. Тэг цөлөөс гарч ирэх хэсэг. 2 сая шорон түн та нар боддоо 2 сая хүн би бол төсөөлж чадахгүй байна. Би өөрөө бол нэг 30-35 мянган хүний өмнөөс тийм тэрнээс олон хүний өмнө гарч үзээгүй. Гэхдээ Монголд биш. Нөгөө Eagle гээд конференц болдог шүү дээ. Тайланд үгийн үйлчлэлээр. Харахаар сүлдмээр. Мартин Лютер Кинг гэж нэг алдартай бурхны хүн байдаг. Тэр хүн Америкийн эрх чөлөөний талбай дээр лекц биш юм аа. Мент тавих үед тийм ээ номлол маягийн мент тавих үед эрх чөлөөний төлөө тэгэхэд сая гаруй хүн цугласан гэдэг. Харин тэрний рекордыг саяхан эвдсэн гэсэн чинь Леди Гага эвдсэн. Яагаад тэгэхээр 2 сая 500 илүү 2 сая хүн цугласан гэсэн. Гудамж амар уу болон. Тэг яг тэр амар уу болон тэр Леди Гагагийн тоглолтын дээр ингээд бүр ингэ шорон түм харагдаж байгаа шиг тэр чи 2 сая гэдэг байгаа шүү дээ. Дэлхийн рекорд эвдсэн гэдэг. Тим хүн шитимд Ерихогийн харалтай. Тэгвэл Ерихочууд яах вэ? Ганц Ерихочуудыг найдаж байгаа нь гол үертэй байгаа. Ургацын үе. Энэ гол байхгүй бол энэ цөлөөс гарч иргэсэд наашаа гарч ир. Ямар хүмүүсийн мэдэхгүй. Тэгвэл сураг сонсох нь юу вэ? Рахабын хэлснээр тэд нар Египтийн хаан фараонд 10 шитгэл болгосон. Тэд нар цөлд 40 жил явахдаа цангаагүй, өлсөөгүй, нэг ч хүн өлсөж өгөхгүй, нэг ч хүнийхэн шаахан сурч тасраагүй гэж. Ямар аимшигтай болсон. Цөлд яаж Медианы цөл, Падам-арамын цөл, Рефидим, Мериба гэх мэт газруудаар тэнж явахдаа төөрөг юм болоо. Тэ цөл чинь төөрдөг бүр тийм амтаа шүү дээ тийм. Би өмнө нь та нарт ярьж байсан хүн ингээд GPS-гүй цөлд яг би чигээрээ алхна гэд яг бие бариад хамгийн өндрөөрөө хичээгээд чигээрээ алхсан ч тэр хүний алхмын тойргийг өндрөөс ингэж GPS-ээр харахаар хүн заавал тойрдог. Буцаад байранда ирдэг. Яг гэвэл хүний баруун хөл яаж ч утсан илүү хүчтэй байдаг учраас хүн өөрөө мэдхгүй зүүн тишээний тойрог хийж алхаж байдаг байна. Гэтэл тэд нар нэг ч удаа тойр суудаа байхгүй. Тэгээ шүн тэд нар нэг ч удаа даар суудаа байхгүй. Галан багнаар дулаацуулаад. Араатай амтан дайр гэхлээр галан баг нь хамгаалаад. Тэр том тэнгэр багнсан байна. Өдөр нь нэгэн ч наран цохиулж муурж унаагүй. Яагаад гэвэл тэр том үүлэн баг нь хамгаалаад байдаг. Сонирм байна. Тэгэхээр Ерихочуудын хувьд эвгүй байдалд орсон байна. Ингээ бид нар өнөөдөр хамтдаа Шитимээс хөдлөөд Гэлгал буюу Канаанд анх удаа хөл тавих болно. Йошуа номны 4-р бүлэг. Би 5 хүн уншиж өгье. Ингээд үндэстэн бүхлээрээ Йордны гаталж дуусгад эзэн Йошуатай ярин овог тус бүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт 12 хүн авч Йордны тэхий дундаас тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсөддөө 12 чулуу авч өргөж зөөгөөд энэ шин хоноглох газар аваач тавь гэж тэдэнд тушаагтун гэжээ. Тэгтэн Йошуа овог тус бүрээс нэг хүн буюу Израилийн хүүгүүдээс өөрийн томилсон 12 хүнийг дуудаад тэдэнд эзэн бурхныхаа авдрын өмнө Йордны тэхий дунд очин Израилийн хүүгүүдийн овгийн тоогоор хүн нэг бүр чулуу өргөж мөрөн дээрээ тэгээд авчир.
Энэ нь та нарын дунд тэмдэг болог. Хожим хүүхдүүдтэй нь энэ юун чулуунууд вэ гэж асуухад та нар тэдэнд учир нь эзний гэрээний авдрын өмнө Йордны ус таслагдж байв. Уг авдар Йордныг гатлан гарах үед Йордны ус таслагдсан юм гэж хэлгэв. Тиймээс энэ чулуунууд Израилийн хүүгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэвэ гэж. За гэрээний авдар километрийн өмнө явах ёстой. Тийм ээ 2000 тохой. Километрийн өмнө явсан гэрээний авдар Йордан голд орох үед улаан тэнгис хуваагдсан бол Йордан гол яасан? Явбок голын хөндийгөөс эхлээд тасарсан байхгүй. Бурхан хаасан дорны салхиар. Тэгээд тэрийг ширгээд хатсан хуурай газар бий болсон байна. Энийг харж байгаа Ерихочуд яах вэ? Ерихочудын хувьд бол Явбок гол харагдахгүй л дээ, хүний нүдээр харагдахаар өгшөө дээшээ өгсүр тийм ээ Йордан тал руугаа Галил тал руугаа дээшээ өгсүр байна. Гэхдээ тэдний хувьд гайхмаар нь ургацын үеэр үерэлсэн байсан Йордан гол Израильчуудын урд нэг авдар үүрсэн дөрөнхүү хэрээд ороод зогсоодгсон чинь яаж вэ? Нүдэн дээр нь ширгэж байна. Та нар боддоо нэг Мосе, Элия хоёр юу яаж байгаа нөгөө Есүстэй Гетсеманд уулзч буцах замаараа зугаалсан юм байна л да. Энэ Библиэд байхгүй яриа шүү би тийм буруу ойлгож. Тэгээ буцах замаараа зугаалж хоёлоо загас барьсан чинь Элия ууралдаг. Яагаад ууралдаг вүлээ? Яг Элия тэгээгээ шидэнгүүт Мосе хуваачаад байдаг. Тэгээ загсаа барьж чадахгүй уурлаа сууж байгаа зургийг ингээд хошигноо зулцсан байдаг тийм үү. Яг үүн шиг та боддоо. Бид нар кемпер явсан чинь Лана пастор нэг загас магсанд явдаг юм чагаа нэг дэгээ бариулаа явуулчих гэсэн чинь очингуудаа за болио энэ загас чинь баригдахгүй юм байна гэд гараа өргөсөн чинь шууд ерөөгөө ширгээд гүүж ороод 2-3 тул чирээ гараад ирвэл яах вэ? Амар тий. Амар би бол зугдах байна. Ерихочүүдийн нүдэн дээр шитим Ерихог, шитим Гилгалыг тасалж исэн гол ширгэж. Нөгөө аимшигын цөлөөс гарч ирсэн 22 сая хүн чинь наашилж гэлж байна. Урд нь нэг гэрэл цацарсан гэрээний авдар. Энийг харсан Ерихочуд яг нөгөө бурхан нь энэ одоо нөгөөдөг чинь улаан тэнгисийг хуваасан гэсэн үний юм байна. Нүдэн дээр Йордныг хуваачлаа. Одоо бид нар ямар ч хамгаалтгүй наашаана наадуулч бөөнөрөө инээлдэд бужигнаад магтандуулаа гарч ирж байна. Ийм гайхамшиг үлдэж эхэлж байна. Ойлгож байна. Гэхдээ энэ гайхамшигын дунд бидний өнөөдөр заавал мэдэх шаардлагатай өмнө нь магадгүй та бүхэн сонсож байгаа бол нэг сонин үйл явдал болж байгаа. Тахилч нар Йордан зогсоод Йордан ширгэх мөчид тахилч нарын зогсож байгаа Йордны гүнд тэхий голд байгаа тэр газраас овог нэг бүр 12 чулуу авч. 12 чулууг аваад Йордны цаад ирэг дээр гараад цаад ирэг нь ямар нэртэй газар гэнэ? Гилгал гэж газар байна. Гилгалд очиод нөгөө 12-оо овоол гэж байгаа. Тэгээд ямар учиртай юм гэхээр тэмдэг болно. Ямар тэмдэг болох юм гэсэн чинь дараагийн үе чинь та нарын үр хүүхдүүд чинь асууна. Аава ээжээ энэ юу 12 чулуу юм бэ? Бидний бодож байгаа шиг ийм гол долоологдог чулуу биш шүү дээ тийм үү? Мөрөн дээрээ үүрж авчирсан гэж байгаа зү. Тэгэхээр нэлээд том чулуунууд байгаа. Энэ юун чулуу юм бэ гингүүт үр хүүхдтэй юу гэж хэлчихсэн? Йордан гол бидний өмнө эзний хүчээр ширгсэн юм аа. Тийм болохоор бид нар наашаана Шитимээс шууд Ерихо руу Гилгал руу гарч ирэхдээ хуурай газраар алхаж гарч ирсэн юм аа. Тэгээд энийгээ дурсахын тулд Бурхны тушааснаар Йордан голын дунд байдаг тэхий дундаас нь бид нар энэ 12 чулууг авчираад овоосон. Ийм тэмдэг болно. Бурхны өгж байгаа тэмдгүүд өөрчлөгдөж эхэлж байгааг бид нар анзаарах хэрэгтэй. Эхний үе 400 жил боол байсан, 40 жил тэнүүлчин цөлийн тэнүүлчин байсан эхний үед Бурхан ямар тэмдэг өгсөн блэ? Улаан тэнгисийг хуваасан. Тийм ээ? Улаан тэнгисийг хуваагдахыг эхний үе нүдээр үзсэн үү? Нүдээр үзээд тэнд эзэнд итгэв гэж гардаг тийм үү? Эзэнд итгэв. Хоёр дахь үе. Тэд нар улаан тэнгис хуваагдахыг үзсэн үү? Тэд нар цөлд төрсөн болсон. Тэд нар хамгийн хөгшин нь 20 настай байсан гэсэн үг. Хамгийн залуухандаа л одоо 60 таа гэсэн үг. Тэгвэл тэдний зарим нэг нь л хальтмулт санана. Улаан тэнгис нэрээ нэг шуурга шуураад халуун салхи үлээгээд байсан шүү. Энэ хоёр дахь үед тэмдэг болсон бол гурав дахь үед нь Бурхан ямар тэмдэг өгч байна? Дахиад нэг гол хуваанаа гэж нэ. 12 чулуу үлдээж. Энэ нь юу вэ гэвэл
одоо энэ 12 чулуу юу гэж байна? Гэрч болгон, гэрчлэл болгон үлдээж эхэлж байгаа гэсэн. Бурхны хандлага яаж вэ? Өөрчлөгдөж байна. Эхний үеийнхэнд улаан тэнгисийг хувааж өөртөө итгүүлсэн. Хоёр дахь үеийнхэнд Йорданыг ширгээж итгүүлсэн бол гурав дахь үеийнхэнд би дахиад туулбал ерөө голыг хуваана та нар гуугаараа гээгүй 12 чулууг тэмдэг болгуулж байгаа. Тэмдэг. Энэ бол анхны тэмдэг. Мэдээж үе болгон дээр бурхан очиж голуудыг хуваагаад ширгээгээд байвал болохгүй шүү дээ. Тэгэхээр 1-р, 2-р, 3-р үеэсээ дараагийн хойч үед нь юу үлдэж эхэлж байгаа нэвэл тэмдгүүд үлдэж эхэлж байгаа. Тэд нэр дахиж гол хуваахгүй. Тэд нар гол хуваах шаардлагагүй. Гэхдээ ийм үйлсийг бурхан хийсэн юм шүү гэдэгт тэд нар тэмдгийг хараад сонсоод итгэх итгэл рүү бурхан дуудаж эхэлж байгаа. Одоо ойлгож байна. 90-ад оны үед бид нар 4 өнгөтэй ном би юусэн мартдаггүй. Яг тэгэхээр би бүр өвлийн хүүдэн талбай дээр ингээ сургуулийн хүүдэн дээр нөгөө номоо бариад энэ би чамд нэг өнгөний тухай ярьчих гээд найзаа ахаа ихчээ намайг сонсооч энэ ингээд эхнийх нь ямар өнгөд үлээ ногоон одоо бүр мартцсан биш. Ногоон, хар, улаан, шар гэж байдаг тийм. Хүн төрөлхтөө юм цав цагаан гэмгүй байжээ гэдээ хуудсан нэвлээд энэ ногоон өнгө бол ингээд Адам Ява хоёр могоо ингээд алим мэдээд гинтэй болжээ. Тэгээ энэ хар өнгө бол хүн төрөлхтөн тэр алим мэдснээс бол нүгэлтэй болоод ийм хар өнгөтэй байгаамаа. Яг харын дараа гарч байгаа энэ улаан өнгө бол Есүс эзэн таны төлөө миний төлөө загалмай дээр цовдлогдсон юм аа. Ингээд энэ улаан өнгөний дараа шар өнгө бол мөнхийн ус Деваж юм байгаамаа. Хэрвээ та энэ улаан өнгөнд энэ түүхэнд итгэх юм бол Деважинд орноо. Үгүй бол тамд уннаа. Тэгээд би цуглаанч яваа гэдэг байсан. Одоо яаж энийг сууж байгаа. Энэ яаж нэвэл үеүд өөрчлөгдөж байгаа. 90-ад оны үед нэрээд ирдэг байсан. Зарим нь бүр Есүс ихэр мэддэггүй байсан. Ямар юм бэ? Хий, юу хийдэ? Хаана ажилтгийг гэд. Гүн нэр Христос ихэр нөгөө Оросын бурхан уу гэж ингэж ярьдаг байсан. Тэр үед үнэхээр энэ 4 өнгөтэй номор болдог байсан. Одоо ийм 4 өнгөтэй ном бариад та нэг залуучууд театрын өмнө зогсооно иймэрхүү энэ залуучууд өнгө будаг ярьдаа өдөр шууд чихвчээ игээ дуу тавих байх. Леди Гага сонсох байх. Тэр найраад ир. Тэгэхээр бурхан яаж вэ? Энэ үеүүдэд өөр тэмдгүүдийг үлдээж өгч байгаа байхгүй. Одоо ямар үе ирсэн гэвэл одоо эдгээр чинь зүгээр л цуглаанаа кармал явдаг үе ирсэн. Бүр цуглаанаа, пастортай, цуглааны гишүүд, номлол, магтаалтай хармандаа хийгээд явдаг болсон. Энэ үед бурхан юу хүсэж байгаа гэвэл тэмдгийг хараад та бидний гэрчлэлийг сонсоод итгэхийг эднээс зааж өгч. Сонсох нь Христ юугаар ойлгож байна. Итгэл нь өөрөө сонсохоос. Энэ гэрчлэл 12 чулуу байхгүй. Өөрөөр хэлбэл та бидний өнгөрсөн туулсан гэрчлэл байхгүй. Пастора би ийм хэцүү байна. Нямкаха би энэ дээр ингэж хэцүү байна гэхээр тэгдэг юм аа. Би бас тэгж байна. Гэхдээ ийм үед чи хэнийг харах ёстой, хэнийг сонсох ёстой, хэрхэн амьдрах ёстой, яаж хүлээх ёстой, төвчээр гэж үе, төсвөр гэж үе, зовлон дунд итгэлээ алдахгүй байна гэдэг чинь яахыг хэлдэг. Би ингэж амьдрсан чинь ингэж алдаад харин ингэж ухаарсан чинь иймээр ивэгдсэн юм аахын дүү. Сонсоод итгэх. Тэгвэл энэ 12 чулуу маш чухал байгааз. Тийм учраас энийг Йошуа биш, ямар нэгэн удирдагч биш. Бурхан загч байгаа байхгүй юу? Хожмын өдөр хүүхдүүд тань энэ юун чулуунууд вэ гэж асуухад та нар тэдэнд учир нь эзний гэрээний амдрын өмнө Йордны ус таслагдж байв. Уг авдар нь Йордны гатлан гарах үед Йордны ус таслагдсан юм гэж хэл. Тиймээс энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэж хэлж байгаа. Өнөөдөр байдаг болов энэ 12 чулуу? Үдсэн юм уу? Байхгүй, байдаг бол гоё л доо. Өнөөдөр энэ чулуу хаана үлдсэн бэ? Йошуа номын 4-р бүлэг дээр үлдсэн байна. Тэгвэл энэ чулууг одоо үзэх биш яах нь вэ? Уншаад, сонсоод, итгүүл та нар ерөөлдөг гэсэн үг байна. Дараа үеийн ойлгож байна. Түүнээс биш үе болгон дээр бурхан яа гэнэ вэ? Голуудыг хуваагаад байхгүй. Үе болгон дээр голуудыг хуваадгүй шиг бид нар өмнөх өөрийнхөө туршлагаар сайн мэдээнд хандах, өөрийнхөө туршлагаар одоо үедээ хандах юм бол буруу. Бид та нар мэдгүй багштай зодуудлаад ингээд укаск дуулчаад
гавлаа хаг цохиулна. Багш нар чинь гэхдээ зүгээр ингэж хавтгаагаар цохихгүй шүү дээ, тийм үү? Төмөр том тэр Оросын төмөр шугамаар яг ирмэгээр нь цохино. Миний толгоон дээр байгаа тэр олон сорилч нэг мундаг зодон цохон хийдэгтэй биш ээ. Хайрт багшийн нэрэл байхгүй юу? Үсээд суулгаар хандаагч миний үсийг засгуулган байж байгаа юм тийм өмч хүмүүссэн. Тэгвэл бид нар яадаг гэж нуудаг. Яагаад нэмж зодуулахаас аа. Яг тэгвэл гэртээ очиж ээж өнөөдөр би багшид энийг ингэж зодуулаад толгоогоо хаглуулчлаа гэвэл одооний эцэг эхчүүд яг яа нэгнэ лайв хийнэ гэд утсаа шүрэл арах байх. Нэг ч худалдаж аваа. Тэр үед яадаг байсан гэхээр тийм үү хогчин чи хүрээдэр чи гэд нэмдэг байсан ба. Тийм болохоор хилдэггүй байсан. Энэ нь би багш нарыг муулгах гэж байгаа юм шиг. Үе өөр байна. Өөр. Энэ онцлогт Бурхны сайн мэдээ бас үе дагаад шинжлэгдэж байгаа байхгүй юу? Онлайнаар номлолууд түгж эхэлсэн. Зүгээр л энэ зааланд байгаа манай чуулган өөр улсын 60-70 улсад байгаа 1000 гаруй, 2000 гаруй, бүр сарын дараа харуул 25000 гаруй итгэгч нар Бурхны үгийг хуваалцах, эвэлээ хуваалцах боломжтой байна. Залбирлын сэдвээ хуваалцах боломжтой байна. Өөр болж эхэлсэн гэсэн. Дахин дуудагдаа Солонгосын визэнд ороод Солонгос руу яваад сүүлдээ бүр Солонгосын элчиггүй та чи ямар ойрхон аль энэ мультвиз үг гээд 2-3 жилээр мультвиз хүртлээ өгчээсэн үү бэ? Америк руу дуудагдаад 11 15 цаг онгоцоор яваад цагийн зөрүүгээл хаана юу хийж байгаагаа юу ярьж байгаагаа ч мэдэхгүй шахуу явдаг. Энэ үе одоо өнгөрөөд зүгээр л сүмдээ ном хүсвэл таны хуваалцж байгаа. Таны гэрчлэлүүд, таны өрөөлүүд чинь интернет, онлайнаар тарж байна. Би уржигтэр өөрийнхөө зохиосон дуунуудыг 28 дуу бүгдийн копирайтгүй болгоод бүгдийн үнгүү татаж авахаар тавьсан та нар харсан баг тийм. Тэгэхдээ би хэдэн онд улам нэг CD альбом гаргалаа. Хэдэн онд хоёроо гаргалаа. Оноо мэдэхгүй нянга бүр ингээд хүнд өгчнө гэд одоо бүр миний CD надад ч олддоггүй байхгүй. Хүнд өгчнө гэд бүр жоороолсон бүр хуучирсан нэг волум 1-ээс 2 волум 2-оос 2-ыг ингээд далд хийцнэ. Ухаж экранаас гаргаж ирээд тэрнээс соёлоо оныг хараад 2007 онд ихний CD гарсан юм. 2008 оны 9 сард 2 дахь CD гарсан байж. Тэгээд доторх зургуудыг харсан чи манай энэ төвшөө, хулнаа, ундрмаа та нар чинь алдартай улсууд юм шүү дээ. Тэр номон дээр нь ингээд магтаж байгаа зураг бүгд гарцсан. Тэгээд CD-гээ ширээн дээр тавьсан байсан чинь аюулгүй мөнхийн хоёр хичээлээс орж юу гэсэн гэж. Байж энэ юу юм? Аавынхан дуу хаан дарж явдгийг гэж юу. Шокнд ормоор байгаа. Юу гэсэн үг юм чи? Бид нар касет хараад ойлгодоггүй байсан үе шиг. Дараагийн үе яаж шал уу? Яагаад гэвэл тэд нар чинь нэрэл утсан дээр дараа сонсдог болохоор CD гэхээр заавал CD плеер хийгээд пянз тоглуулагч нь хийгээд сонсон гэдэг утгаар биш яадаг бохно. Нэг дөрүлж юм байвал аль нэг газар дарахаар дуу явахд ёстой гэд ертөнцийн үзэлтэй бууцсан байна. Тийм болохоор хаанан дарж дууг нь явуулдаг ингэж асууж байна. Ийм учраас Библийг бид нар уншихдаа одоо байгаа нөхцөл байдал дээр буулгаж уншиж байгаа шаардлагатай гэсэн. Ингээд 12 чулуу овоолсон байна. Үүний дараа Мөсе хэмээх нэг хүн дурдгдана. Мөсегөөс Йошуа захирамжилсны адилаар Йошуагийн дамжуулсан ард олонд эзний тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуусал тахилчид авдрыг дамнан Йордны тэхий дунд зогссоор л байв. Ард олон яарвчлан гатлав. Бүх хүн гаталж дуусмагц эзний авдар ба тахилч нар бас гатлан гарч хүмүүсийн өмнө ирлээ. Рубений хөвгүүд, Гадийн хөвгүүд, Манасегийн хагас овгийнхан зэвсэглэн Мөсегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав. Дайтгаар зэвсгэлсэн 40,000 хүн эзний өмнө тулалдахаар Ерихогийн тал газар руу гатлан гарав. Мөсегийн тухай ярьж эхэлж байна. Мөсегийн тухай ярихдаа юу гэж ярьж байгааг нь эхлээд эзэн Йошуад хэлсэн. Йошуаг сонгосон. Одоо Мөсе байгаа юу? Байхгүй шүү дээ. Аль хэдийн оршуулгадаа дууссан. Дэд хууль номон дээр дууссан шүү дээ. Гэхдээ яагаад одоо Йошуад ярьж энэ Йордан голыг хуваах агуу ажиллаа хийж гатлаа Мөсег дурдах бол Мөсегөөс Йошуа захимжилсны адилаар Йошуагаар дамжуулан ард олонд эзний тушаасан үгс. Энэ дээр Бурхан нөгөө 12 чулууны тухай бөгөөд дараагийн тэмдэглэл хэлж байна. Мөсе хэмээх нэгнэр Йошуад хандан захирамжилсан. Мөсегөөр Бурхан Йошуад юу захирамжилсан? Юу өгсөн?
Эхлэл, гитлэл, Лев, тооллого, дэд хууль хэмээх 5 ном буюу нийт нь юу гэж нэрлэдэг юм? Тоора номыг өгсөн байна. Тоора ном чи өөрөө юу юм? Библийн үг байхгүй, Библи. Та нар Мосег харах юм бол олон хүмүүс энэ дээр андуурдаг. Мосе алдсан уу? Алдсан. Мосе буруу зүйл хийсэн үү? Хийсэн. Гэхдээ Бурхан Мосег шууд хамгаалдаг байсан. Сонирм байгаас шалтгаангүйгээр. Мосе Рефидимд очиод хад цохоод ус гаргасан. Тэр үед Корагийнхан, Кохатынхан бусад овгууд чулуу шүүрж авахд Бурханы цог жавхлан бууж Мосег хамгаалсан. Дараа нь Мерибад ирээд уурандаа хорт могоо удмаа гэд цохох ёсгүй, ярих, тушаах ёстой байсан үед хадыг цогсноос болоод дахиад алдаа хийхэд Мосег шийтгсэн боловч түүнээс хамгаалсан. 10 тагнуул ирээд бид нар чадахгүй гэж царцааны итгэл өвөрлөхөд ард түмэн чулуу шүүрж аваад энэ муу Йошуа, Калеб, Мосе хаан нартай чулуу шидэж алчаад шин өдөрдөгч томлоод Египт рүүгээ буцъя гэхэд эзний цог жавхлан бууж ирж хамгаалсан. Мосе харь үндэстэн Тоолго номны 12 дээр харь үндэстэн эмэгтэйтэй хурмаас нэг гэр бүл болсон. Энэ хуулийг зөрчсөн үү? Зөрчсөн. Гэхдээ түүний эсрэг та хуулийг Бурханы үгийг зөрчлөө гэж хэлсэн Мириамаас Мосе Аарон хоёроос шууд Мосег Бурхан хамгаалсан. Тэгээ Мириам хулганы ярамчтай байсан. Тийм биз? Яагаад? Бурхан хүний буруу үйлдэлийг өөгшүүлэн дэмжигч гэж юу? Яагаад? Энийг бид нар зөв ойлгох хэрэгтэй гэсэн. Зөв ойлгох хэрэгтэй. Мосегийн үед Тоора ном байсан. Авраамын бичсэн Эхлэл ном л байсан. Гэхдээ бичигдсэн үггүй нь тодорхой биш. Амтнаас ам дамжин ард олны дунд яригддаг Эхлэл ном л байсан. Харин Мосег Бурхан дуудахдаа юу гэж дууддаг вэ? Чи одоо яваад миний ард түмнийг Египтээс авар гэж дууддаг бол Йошуаг Бурхан дуудахдаа юу гэж дуудаж байна? Мосегоор дамжуулан миний чамд өгсөн тушаал зарилгуудаас баруун тийш зүүн тийш бүх хазаа. Юуны тухай боён төгөөд байна? Үгийн тухай өгöd байгаа ч үгийн тухай. Яагаад Мосег тийм буруу зүйл, алдаатай зүйл хийсэн ч Тоолго номны 12 дээр тэр Медиан эмэгтэй Зипорагийн тухай хэлсэн үү? Зипора нас бараад 2 дахь удаага эхнэр авахдаа дахиад харь үндэстэй эмэгтэй авсан уу тодорхой мэдэхгүй ч ямар ч байсан Мосег харь үндэстэй эмэгтэйтэй сууж эзний үгийг зөрчсөн. Гэхдээ Мириам түүнийг шүмжилснээрээ хулганы ярамчтай болсон. Цаснаас юм өвчтэй болсон. Харин Мосег Бурхан хамгаалсан. Яагаад? Мосе болохоор нь, пастор болохоор нь, өдөрдөгч болохоор нь Мосегоор дамжуулан Йошуад захирамжилсан гэдэг үг. Мосегоор дамжуулан Бурхан үгээ хэлжсэн учраас Мосегийн хамнаас гарч байгаа үг нь Бурханы үг байсан учраас Бурхан Мосег биш үгээ хамгаалсан юм аа гэдэг. Ойлгож байна. Мосегийн хамнаас гарч байгаа үг Бурханы үг байсан учраас Бурхан Мосег биш. Мосег мундаг өдөрдөгч, пастор, номлогч болохоор биш. Мосег гой дуу зохиодог болохоор биш. Мосегийн амнаас анх удаага энэ дэлхийд үгээ айлтжсэн учраас өөрийн тушаал зарлиг үгүүдийг хамгаалсан юм. Тийм учраас Мосег Бурхан шууд хамгаалсан. Харин Йошуад Бурхан юу гэж хэлсэн? Миний үгийг Мосегээр дамжуулан хэлсэн. Миний үгийг баруун тийш зүүн тийш хазаалгүй өдөр шөнөгүй бясалган даг тэгвэл чи хаа явсан газар амжилт болно гэж хэлсэн. Харамсалтай нь олон өдөртөгч нар энийг дутуу ойлгодог. Жишээ нь би та нар намайг нэг ийм алдаа хийсэн чинь шүүж гин үү? Би пастор штэ, би тэргүүн пастор штэ. Та нар Мосег шүүсэн Мириам уйман өвчин туссан штэ. Та нар пастрыг намайг шүүвэл Тоолго номны 12-ыг унш. Миний буруу байсан ч та нар уйман өвчин туссан штэ гэж ярьд. Энэ бол дэндүү увайгүй. Дэндүү Бурханы үгийг дулдуудаж өөрийнхөө бузар, гэмтээ, буруу үйлдэлээ Бурханы үгээр халахлан өөрийгөө өмгөөлөх гэж ядсан увайгүй, Библийг ойлгоогүй, Бурханы зүйл сэтгэлийг ойлгоогүй хүний зан чанар. Учир нь юу? Үг өгөгдсөн. Тийм учраас хэрвээ Йошуа Мосе шиг алдаа гаргасан бол үгийн дагуу Йошуа зэмлэл хүртэнэ. Яагаад? Үг өгөгдсөн. 5 ном. Тийм болохоор Мосе Йошуад хэлж байгаа. Йошуа намайг сонс. Эхлэл номон дээр Авраам өвөг эцэг бичсэн. Бурхан дэлхийн ертөнцийг хэрхэн бүтээсэн. Тэрнээс Каин Авел төрсөн.
Каин Абелаа алсан. Адам Яваас Каин Абелаа алсан. Тэгээд оронд нь Сет төрсөн. Сетээс эхлээд хүмүүс Бурхныг хайж эхэлсэн юм. Сет Каин хот байгуулсан. Тубал Каин, Яабал, Юбал хэмээх 3 хүүхэдтэй болсон. Нэг нь хөгжмийн өвөг эцэг, нэг нь эд баялагын өвөг эцэг, нэг нь авьяаснуудын талантнуудын өвөг эцэг, зэвсэг хүч чадлын өвөг эцэг болсон бол Сетийн хүүхэд хинч биш бутлаа. Сетийн хүүхдийг харсан хүмүүс Бурхныг хайдаг болсон. Ингээд Бурхан дэлхийг сүрүүлэхээр шийдсэн. Ноаг сонгосон. Ноаг хүүхдүүдтэй сонгосон. Ноагийн 3 хүүхдийг хэн билээ? Хам, Шем, Яфет нарыг сонгосон. Ингээд Нова аврагдсан. Новагаас хойш хүмүүс дахиад завхарсан. Тэд нэр Содом, Гомора, Бабилон, Ассир хэмээх улсуудыг байгуулсан. Тэд нэр бүр Бабел цамхагийг хийсэн. Дахиад үер болоод орой дээр нь амьд үлдээ гэж Бурхны үгэнд итгэлгүй хандсан. Гэвч Бурхан хамсан ёсороо шийтгээгүй. Тэрний дараа бүр аргаа бараад Бурхан хүн төрлөختний сүнсэн даврал өгөхийн тулд Авраам хэмээх нэгнийг халдын ураас дуудсан. Авраамыг дуудаад Авраамын ёроолыг Исаакт өгөөд Исаакаас Исав Яаков төрсөн боловч Яаков ахыгаа хуураад Яаковд ивэл өвлөгдсөн. Яаковын ивэл Йосефт очсон. Йосеф Египтэд очсон юм шүү. Ингээд бид нар Египтэд боололцсон юм шүү. Энийг унш Йошуа. Одоо Бурхан хурлын майхан надтай шууд ярьдаг шиг биш. Хэдийн чамд үгээ өгсөн учраас чи уншиж суул. Дараа нь би чамтай хамт байх үед гитлэл номонд Бурхан намайг яаж дуудсан, Израильчуудыг яаж Египтийн болчлоос гаргаж цөлийн 40 жил намайг яаж удирдсаныг чи харсан. Бурхан намайг бүгдийг бичиж тэмдэглэл гэж хэлсэн. Би чамд бичиж тэмдэглэсэн. Тийм болохоор чи миний бичсэн Эхлэл номын дараа гитлэл номыг уншаарай. Тэн дээр гарч байгаа тушаал зарилгуудыг дагаарай. Дараа нь би Лев номыг бичсэн. Лев номыг бичгэд майхан сүмийг барьсан. Майхан сүмийг барьсны дараа Бурхан эвийн тахил яаж өргөх ёстой? Бусдад яаж хандах ёстой? Хоорондоо энэ тахлуудын хуйлууд нь ямар учиртай гэдгийг уншиж судлаарай. Түүнийг Аароны 2 хүүхэд мэдхгүйгээсээ болоод Тэнгэрээс гал гарч шатаж өгсөн юм шүү Йошуа. Чамд энэ заавар өгсөн байгаа шүү. Надаар дамжаад чамд өгөгдсөн учраас одоо чи асуух биш харин унш. Үг өгөгдсөн. Тоолго номыг унш. Би чамд бичиж үлдээсэн байна. Чи бит хоёр яаж явсан? Синай ууланд яаж хэрхэн гэрээг авч ийсэн? 40 өдөр шин чи намайг яаж хүлээсэн? Алтан туглын итгэл юу болж ийсэн? Хүрэл могоон итгэл юу болж ийсэн? Израильчууд яаж баалд мөргсөн? Бурхан өөрийн бичсэн гараар бичиж өгсөн хавтангуудыг би яаж хагалсан? Рефидимд хаднаас яаж усгаалсан? Мерибад хаднаас яаж усгаалсан? Марад ямар шорвог усыг Бурхан цэвэрлж өгсөн? Илимд ямар гоё хазар бид нэрийг өгдөжсэн. Бид нар бүдэн шувууны мах яаж идэж өглөө бүр манна хэрхэн тэнгэрээс бууж үүлэн багн галан багн өдөр шөнөгүй бид нарыг хэрхэн дагуулсныг унш Йошуа. Би дэд хууль номон дээр хэлсэн. Лев номон дээр Бурхан тахилын хуйлуудыг өгсөн бол дэд хууль номон дээр завхаалсан хүмүүс яаж гимших ёстой? Бузрыг үйлдсэн хүмүүс яаж ариусгах ёстой? Хүн нэгнийхээ үхрийг хулгайлсан бол хариу яаж барих ёстой? Хүн нэгнийхээ эхнэрийг хараар нь тавьсан бол яаж шийтгэх ёстой? Би бинтэйгээ зодон үсгсэн хүмүүс хэний өмнө очиж хэрхэн үгээр шийтгэх ёстой? Би биенийгээ үл хүндэлсэн. Би биенийгээ хомроглон устгасан. Хүний амьд хүрсэн хүн яаж амьд үлдэх боломжтой? Энэ бүх нийгмийн Христ итгэлд ёс зүйн хуулиудыг би дэд хууль номонд тэмдэглэсэн шүү. Бурхан намайг тэмдэглээ чамд өгөөрэй гэсэн. Тийм болохоор энэ үгнээс баруун тийш зүүн тийш бүх хазаа судал. Ингэж хэлсэн учраас point фокус өөрчлөж Мосе гэдэг хүнээс юу гэж Бурханы үг рүү өөрчлөгдөж. Тийм үү? Мосе гэдэг хүнээс Бурханы үг рүү өөрчлөгдөж. Тийм болохоор Мосе Бурхан Мосе болохоор нь удирдагч пастор номлогч болохоор нь өмгөөлсөн биш. Тэгж ойлгуул би ч буруу юм хийгээд би ч үгийн дагуу бус амьдраад иж болох юм байна гэж өөрийгөө дулдуудсан удирдагч нар газар авна. Эснээс нэмэх ёстой. Болохгүй. Үг өгөгдсөн. Үг нэгэнт өгөгдсөн бол өнөөдөр Мосег хамгаалдаг Бурхан Мосег хамгаалсан шиг Нямкаг хамгаалах уу? Үгүй. Үг өгөгдсөн. Нямка гэдэг пастор үгийн дагуу амьдарч байна. Хэрвээ завхаараад байгаа бол хэлэх ёстой юу? Хэлээд би Мириам шиг Нямка пастороо завхаараад байна. Нямка пастороо Бурханы мөнгө идээд байна. Нямка пастороо худлаа яриад байна. Хулгай хийгээд байна. Сүмийн санхүүгээс хулгайлаад байна. Та Библийн үгийн дагуу биш байна гэж хэлснийхээ төлөө та Мириам шиг шийтгэгдэнэ гэж айж байна уу? Үгүй. Энэ буруу зүйлсийг хамгаалсан шалтгаан юу байсан бэ? Бурхан үгээ хамгаалсан болохоос
Мөсөг мундаг болохоор хамгаалаагүй. Харин өнөөгийн удирдагчид Йошуагаас эхлээд Бурхны хүмүүс юугаар шүүгдэх ёстой гэвэл үгээр тэд үгнээс инех ёстой. Мөсө харь үндэстэй эмэгтэйтэй суугаад дахиад өөр харь үндэстэй эмэгтэйтэй суугаад Мөсө Мерибад хадыг хараагаад Бурхны ард түмнийг хараагаад тэгээ Мөсөг Бурхан хамгаалаад Мөсөг шүүлсэн хүмүүсийг Мириам шиг хулган яр өвчин, уйман өвчин өгөөд байсан юм чи би ч гэсэн яавал яаж болох юм бэ? Би ч гэсэн сонгогдсон гэж бодож эхэлсэн цагаасаа тэр удирдагч хамраараа газархтана. Учир нь үг өгөгдсөн. Та удирдагчдыг, пасторуудыг, сүмийн номлогч нарыг, манай хөдөө орон нутгийн пасторууд, энд сууж байгаа пасторуудыг, эхнэрүүдийг та үгийн дагуу хараад үнэхээр тэд бузар булааг үлдэж байгаа бол тэд нар үгийн дагуу бус байгаа бол та хэлэх үүрэгтэй. Тэгээд болохгүй бол уучлаарай Нямкаустра. Та ийм юм дээр сүнслэг хүч хэрхэлүүлдэж. Та ийм юмн дээр Библийн үгийн дагуу биш, Библийн зарчмын дагуу биш байгаа учраас би өөр удирдагч дагъя гэж хэлэх эрхтэй. Энэ бол Христчин ёс зүйн. Харин удирдагч хүмүүсийн хувьд алдаад алдангуудаа тооллого номын 12-ыг бариад удирдагчаа шүүж болохгүй, бусдыг шүүвэл чи ижилхэн шүүгдэнэ гэдэг үгсээр өөрийнхөө бузар мууг, өөрийнхөө хийсэн алдааг өмгөөлж, зүхтааж дулдуудах биш. Тэд нар даруусч уучлалтгүй чаддаг байх ёстой. Бүх пасторууд, бүх тэргүй ахлагч нар, бүх үйлчлэгч нар буруу юм хийсэн бол намайг уучлаарай гэж хэлж чаддаг зориг зүрхтэй, ёс зүйтэй байх ёстой. Үгийн дагуу биш л бол та уучлалт гуйдаг чадвартай байх ёстой. Энэ бол үг. Тийм учраас Улаан тэнгисийг хуваахад фокус хин дээр байсан гинөө? Хин дээр байсан гэж. Та намайг өөрсдөө ч загнаад байна гэж бодоод байгаа юм шүү дээ. Би загнаагүй Библи ярьж байгаа юм шүү. Хин дээр байсан гинөө фокус? Мөсө дээр байсан байгаа шүү дээ. Улаан тэнгисийн ирэг дээр Мөсө очиод таягаа өргөөд цогсон. Хэн цогсон? Мөсө цогсон. Бүр эвгүй хэлбэл Мөсөгийн таяг цогсон. Тэгсэн чинь Улаан тэнгис хуваагдсан. Бүх Израильчууд Улаан тэнгисийн нөгөө талд гараад эргээд талд Египтийн цэргүүд орж ирж ирсэн. Тэнгүүд яасан? Мөсө гар таяга дахиад өргөсөн. Хэн өргөсөн? Мөсө өргөсөн. Энэ үед Улаан тэнгис яасан? Хучигдж Египтийн цэргүүд живсэн. Хэн Улаан тэнгисийг хуваасан байна? Мөсө. Улаан тэнгисийн нөгөө эрэгт гаргаад хэн буцаагаа нийлүүлсэн байна? Мөсө. Бүх фокус, камерын рендер линз Мөсө дээр тулж байгаа. Тэглийг өөрөө Мөсө гэж өсөө ургуулад байгаа шүү. Тийм байгааз одоо Йорданыг яаж вэ? Гэрэний хавтар орж. Йошуа биш. Гэрэний хавтар орж. Тэгээд Йордан ширэгж байна. Гэрэний хавтар гарж байна. Йордан урсж байна. Гэрэний хавтар дотор юу байгаа юм? Бидний бодож байгаа шиг алт эрдэнэс алмаз юу сансан 9 хүсэл маань байгаа юм уу? Ид шидтэй бүгж, шидтэй саваа нөгөө хүсэл биелүүлдэг бэлт чинь байгаа юу? Үгүй, гурван зүйл байгаа. Йошуагийн цэцгэлсэн, Йошуагийн Аароны цэцгэлсэн буйсын таяг. Тэр нь газраас таслагдж олон жил болж хатаж холчиж өгсөн атлаа амьсан. Энэ нь биднэрт өгөх сүнслэг амийг Эзекиэл номон дээр гардаг зүйлсийг зөвгнөн өгүүлсэн нэг муу модон таяг. Хоёр дахь нь Бурхан өөрөө бичиж өгсөн үг. Хууль. Гурав дахь нь Бурхан өглөө бүр өгсөн манна. Нэг хоноод өмхийрдэг бол авдардах манна үрд цоошнээр байгаа тэр манна. Энэ бол Бурханы цог жавхлан Бурхан байдаг, би байдаг Бурхан гэдгийг илэрхийлж байгаа авдар байхгүй юу? Тэгэхээр тэр авдар Йордан руу Мөсө биш, Йошуа биш, авдар Йордан руу ороод Йордан ширгсэн. Авдар Йордоноос гараад Йордан урссан. Фокус хаана вэ? Мөсө дээр байсан фокус одоо хэн лөө чиглэж байна? Бурхан руу, түүний орших руу. Яагаад? Үг өгөгдсөн. Хэрвээ бид нар түүний оршихуг энэ гайхамшиг хүсэж байгаа бол яах нь? Үгийг уншиж судлах ёстой бол. Үгийг дуулууртаа дагаж эхэлнэ. Пасторч бай, мастерч бай, ахлагчч бай, махлагчч бай. Бүгд үгийн дор захирагдах үүрэгтэй. Бүгд үгийг эмээн хүндэлж, үгийг судалж, үгэн шинтэж, үгийг хайрлаж, үгийг дагах үүрэгтэй. Иннээс чөлөөлөгдөх нэг ч хүн байхгүй. Тиймээс бид нар Мөсөтэй өөрийгөө зөвөрлж Мөсө шиг ямар амар юм бэ те? Мөсөтэй яаж өөрийгөө зөвөрлөх? Бид нар энэ хэсгийг маш сайн
ойлгох хэрэгтэй гэсэн үг. Ойлгож байна. Тэглээгээд маргааш нас эхлээд намайг шүүгээ загнаад унваа. Эхнээсээ шимба мэмба хийхгүй нөө гайл нэг гоо яриалах шүү. Би найлмалаар явах дурггүй шүү. За цаашаа явъя хэдүүлээ. Тэд Мосегээс эмээн түүнийг амьдралын турш хүндэтгэж байсан шиг Йошуагаас ч мөн эмээн түүнийг хүнддэтгэхийн тулд тэр өдөр эзэн бүх Израилийн нүдний өмнө Йошуаг өргөмжилсөн. Вау! Вау л да. Хүн хүнийг өргөмжилсөн биш гинэ. Эзэн хүнийг өргөмжилсөн ганцхан тодорхой бичигдсэн ишлэл юм. Иннээс хойш эзэн Давидыг, Саулыг өргөмжилж байгаа л доо. Гэхдээ яг тодорхой өргөмжлөлөө. Бүх ард түмний өмнө өргөмжлөлөө гэж тодорхой хэлээгүй. Теолог талаасаа бодвол мэдээж бүх удирдагчдыг Бурхан хэрэгтэй үед нь өргөж өгдөг. Үнэн. Гэхдээ бүх ард түмний өмнө Бурхан өөрөө хүн гэдэг амьтныг хүнийг өргөмжилсөн гэдгийг маш тодорхой хэлсэн цорын ганц ишлэл бол энэ. Вау! Хүн хүнээ өргөмжлөх өөр. Бурхан хүнийг өргөмжлөх хүсэж байна. Бурхан намайг өргөмжлөөсэй гэж боддог. Бодно шүү дээ. Зөв. Даруй байдал гэдэг бол нормоор байдал биш. Мөнгөтэй баян чинэлэг амьдрий гэж хүсэх, бодох нүгэл үү давхаглагч. Үгүй үстэй. Яавал нүгэл болдгийг. Мөнгөтэй баян цатгалан чинэлэг амьдрий сүм цуглаан бусдаа 11 10 20 100 саяар нь өгье гэж хүсэж мөрөөдөж амьдрах нүгэл үү? Нэмэх ахлагч. Үгүй үстэй. Яавал нүгэл болдгийг. Сайн бод. Бие амраар ажил хийхгүй. Амар хэлбэр аргаар хээл хахуул энгийнээр бусдыг дулдуудаж хулгай хийж баяжхыг хүсээд ирэхээр нүгэл болж байна. Түүнээс баян чинэлэг амьдрий гэж хүсэж мөрөөдөх бол нүгэл биш. Яавал гэнэ үү? Бие амраар хөлс, цус, хөдлөмөр хийхгүйгээр амар хэлбэр аргаар хээл хахуулаар хулгай зэлгээгээр хуудлах хуурмгаар мөнгөтэй болж баян чинэлэг сайхан амьдрий гэд ирэхээр л тэр үндсэн бодол чинь адын болж байгаа. Яг үнэ шиг. Яг үнэ шиг. Бурханаар ингэж өргөмжилдэгдэх юмсон гэж хүсэх бол нүгэл биш. Харин юугаар гинү? Амар хэлбэр аргаар. Янз бүрийн бүүстүүдээр Facebook дээр тавьсан дээр хүн лайк дарахгүй болохоор манай сүмийнхэн бүгд яг одоо миний сүүл тавьсан постн дээр лайк дараадах. Ингээд ирэхээр сүүл миний тавьсан ишлэлдээ та нар бүгдээрээ комент бич, шеэр хүн болгон 2 шеэр ингээд ирэхээр инээдтэй боловч ортой шүү. Ингээд ирэхээр тэр өргөмжлөгдөх гэдэг чинь нүгэл болоод тавьчих. Харин бид нар бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Та нар мэдгүй. Библийн үгийг бид нар дандаа тийм энгийнээр ойлгох гэдэг. Нэг инээдтэй амар хурдан хүний түүх байдаг мэдгүй. Би та нарт ярьж өгөө. Амар хурдан гинэ. Бүр ямар хурдан гэж шонгийн мод тойроод гүүхээрээ нуруугаа харж чаддаг хурдан гинэ. Тэгээ тэр хүн шонгийн мод тойроод гүүхээрээ нуруугаа харж чаддаг болохоор дараагийн удаа өөрийгөө араас нь амбардаж үзнэ гинэ. Чадах байх гэж байгаа шүү. Яагаад нэгэд байж болно шүү дээ. Бас нэг хүчтэй хүний тухай түүхүүд. Намагт живээд хүмүүс татаж гаргаад дийлэхгүй. Би намагт живсэн чинь өөрийгөө өсвөд гаргаж ирж байна гинэ. Арай л хүчтэй байна. Бид нар Библийн үгийг ингэж тайлбарлах гэдэг. Ингэж ойлгоод ирэхээр энэ үгний нандин, ариун, бурханлаг сойрхол бүхий үн цэнтэй утга, сүнслэг утга алдагдаад хүмүүс буруу ойлголтод байдаг. Тийм болохоор хүмүүсийн зүрхэнд хүрэхээр болждаг. Энэ дээр юу хэлж байна вэ? Та нар Йошуа яаж өргөмжлөгдөх хүртлээ, Бурханы өмнө очих хүртлээ, энэ ивэлийг авах хүртлээ яаж амьдрсныг бид нар мэднэ шүү дээ. Энэ зарим нэг уцаа тоглож байгаа хүмүүс намайг харж чаддаг байв сайхан байна. Бид нар мэднэ шүү дээ, тийм үү? Яаж вэ? Гинт нэг өдөр Йошуа гарч ирсэн. Йошуа Амалекуудтай дайнд орсон. Яаж гэж зүгээр л нэг 2 сая хүн тэр чинь 2 сая бамбаатай цэргүүд ингээ алхаагүй шүү дээ. 400 жил дөрөв үеэрээ боол байсан хүн яаж мундаг байлдаанд дайчин жанжин байх юм бэ? Тийм үстэй. 400 жил боол байсан хүмүүс
2 саяулаа тэр дунд нь илжиг, нохоо, гахаа, морь, хонь, тэгээд настай хүн, өвөө, эмээ, нялх нойтон хүүхэд, эмэгтэй хүүхдүүд, өсвөр насныхан, өвчтөе, эрүүл зовлонтой, хатан гартай янз бүрийн 2 сая хүн арайч юу гэж улаан тэнгисийг гатлаад одоо нэг цүлд ирлээ гэсэн чинь хүчрхэг Амалик улс гинт дайрдаг. Энэ үед Йошуа яадаг вэ? Тэр эмээ өвөө нэрийг тэр 400 жил дөрвөн үеэрээ боол байсан загц боолын амьдралтай хүмүүсийг тэднийг бүгдийг дагуулад дайнд удирдаад ордог. Энэ үед Мосе хаана байдаг вэ? Уулан дээр магшаараад идчихэдэг. Мосе гараа өргөж залбирч. 10 хуур 2 тухайнаас түшиж. Ингээ сүнслэг дайныг Йошуа анх удаага хийхэд Йошуагийн нэр анх удаа Библиэлд гардаг. Үүний дараа юу болсон? Мерибабын хадан дээр, Рефидимийн хадан дээр Израильчууд чулуу шүүрэхэд хэн Мосетэй хамт зогсдгоо? Ам тавина штэ. Мосег алъя гэж нэгэн чулуу шидлээд бол чулуу шидэд ална штэ. Сүүлд YouTube дээр тавигдсан тэр нэг залууг Есүст итгэдэгээс нь болж тосгон даяараа чулуугаа шидэж алж байгаа бичлэгийг үзсэн үү? Үз, олж үз. Ямар үхэж өгдөггүй ам юм бэ? Би бүр иш залуу минь, эзэн минь энэний амийг одоо аваач гэж бодож нулимс цэйлгэнд тэр залуу ямар тарчилж байна. Том чулуугаар дахин зодоод тэгээ чулуугаар ингээд дүүрсэн чинь чулууг ингээд холдуулсан чинь амьд байна гэд рабинууд нь дахиад чулуугаа цуглуулж бүгдээрээ тусгамжсаг дахиад нэгээрээ шидэл. Ингэж өгөхөд бэлэн Мосетэй зогссон хүн Йошуа. Мосег ариун газар ороход түүний хувцсыг бариад гарч иртэл нь Бурхан Мосе хоёрыг хүлээдэг байсан тэр Йошуа. Түүнийг Синан уул руу гараад бүх хүмүүс Мосе өгчлээ. Наад наятаа өвгөн чинь наад уул руу ч гараад өгчлээ. Бууж ирэхгүй. Алтан тугал хийгээд алгээд Арон Мириам нарыг айлгаж алтан тугал хийлгсэн ард түмэн доор наргиж, шоудаж, найз нөхд нь, андууд нь, 10 жилийнхэн нь, оюутны найзууд нь бүгдээрээ бүр сүм чуулганаараа бүгдээрээ архитан согтуурж, найрал цэнгэж яхад Мосег итгэмжтэй 40 өдөр 40 шөнө, хүүтэн шөнө, халуун өдөр Синай уулын дунд хүлээж чадсан тэр Йошуа. 70 ахлагч тэр эзний сүнс буухад манай Элдад, Медад хоёр майхандаа залхуурч хөвтөж байгаад хамт иш үзүүлэх тэр агшинд Мосе дээр очиод таны лидершип удирдлагт асуудал үүсгээд энэ болиулаач гэж удирдагчаа бити алдчихаасаа, бити унчаасаа гэж хамт үнэнчээр зогсож чадсаар ирсэн тэр Йошуа. 40 жил цөлд алхахдаа нэг ч удаа гомдлож шудуу чүүж авч удирдагч руугаа далайж үзээгүй тэр Йошуа. 12 сонгогдсон супер спай удирдагч 10 нэрээд ард түмнийг гоншгонуулаад бид нэр царцаа юм байна гэхэд үгүй гэд Мосе Аарон нартай хамт зогссон, Калеб нартай хамт зогссон, чулуугаар шидвээд ална гэвэл бид нарыг хамтд нь алаадах Бурхан бидэнд байгаа. Бид нар сул дорой ч гэсэн ууганд чадна штэ гэж хашгирж явсан тэр Йошуа. Ам тавьсан итгэл та нар мэдгүй. Нэг хэсэг үргэлж ярьдаг нэг түүх байсан. Намайг Ваямд 19-20 залуу байхад л ярьдаг байсан. Нэг сүмийн томоохон Америк сүмийн пастор болсон юм. Нэг бүтэнсэн өдөр маск зүүгээд автомат буу барьж шууд хүндэтгэлийн зааланд ороод галсан байна. Галлаад Есүсийг үгүйсгээд эндээс гарсан амьд үлдэнэ. Үлдсэний бүгдийг яг одоо буудаж ална гэсэн чинь сүмийн хүмүүсийн талаас их цутаагаад гараад гүйсэн гэсэн. Тэгээд бүгдийн гасны дараа хаалгаад өгч маск аваад буугаа тавиад ам тавьсан итгэл, амиа зориулах Христ итгэл ямар байдаг тухай сүмийнхэндээ заасан түүх байдаг. Ам тавь та бод. Энэ тийм амар. Петр Есүсийг хараад би танаас урахгүй, хизээч урахгүй, эдгээр бүгдээрээ урвсан ч би урахгүй гэхдээ худлаа ярьсан гэж бодож байна уу? Цаа чи тийж худлаа ярих авьяас том биш шүү дээ. Бүдүүн бараг загсч юм. Тэгээд тэр бүр үүсээр харуулаад нэгнийхэн чихийг таслаагүй юу? Тэгсэн Есүс болж игээ загнаа болиулаад аргаа ядаад нүцгэн шалдан бүх дагалдагчаа зүхтаад гитсэн мэнт ой мод руу орж алга болцоод Есүсийг ганцаараа нь хаяад дараа нь яагаад эднэр тийм лагуулж вэ? Цовдлонгууд инээдэг. Бүр харуулаад цовдлонгууд инээдэг. Амьдаар нь хоёр талаас нь тэлж байгаад хөрөөдөхөд Бурхнаа магтан дуулж идэг. Хөл гарын тасдахад Бурхнаа магтчил байдаг. Өсөглөн аслангийн үүрэнд шидэхэд асланд хазуулж идүүлэнгээ гараа өргөөд эзнийг магтчил байдаг. Яаж тэр шалдан зүхтаасан дагалдагч нар тийм агуу апостолууд болчихов? Уг.
Библийн үг бол Бурханаас сойрхсон агуу ерөөл. Үүнийг шимтэн судлах нь биднийг махан биеэр сул дорой үхмэл болгоод сүнсээр ирэмгий хүчрэх байна. Түүнээс биш би Библийг уншдаг, би Библийг мэддэг, би номлодог, би дуулдаг, би мундаг пастор гэж махан биеэр хүчрхэгдсэн тэр нэгнийг Бурхан буцаагаад байранд нь тавьдаг. Библийг унших тусам таны махан биеийн хүсэл тачаалууд, таны махан бие хинч биш, юу ч биш, бүр ялгдас мэт хаягдах болно. Харин таны сүнс итгэл ирүүлжиж Бурханы сойрхсон тэр гэрэл гээтэй оршихуг мэдэрч тэр үгийн дагуу та өөрчлөв. Та хор тавдартай байж магадгүй. Та итгэлээр унсан, өвчтөй, сул дорой, хүнд хэцүү байж болох ч тэр махан биеийн зовлон хизээж таныг хүлж чадхааргүй хүчрхэг ирэмгий сүнстэй болно. Энэ имийг, энэ гайхамшиг хаанаас ирдэг гэвэл үгнээс, Бурханы үгнээс. Тийм учраас Йошуагийн энэ бүх түүхийг одоо та үзчихэд Бурхан Йошуаг өргөмжилсөн шиг намайг өргөмжлөөсөйг бодож чадхаар байна. Хэцүү шүү. Бидний хин нь Йошуа шиг ийм дуулууртай үйлчилсэн. Бид нар хин нь Йошуа шиг амь тавин итгэсэн бэ. Бидний хин нь Йошуа шиг баруун тийш, зүүн тийш хазаахгүйгээр эзний үгэнд сүнсээ худалдан байж Бурханы гайхамшигтайгаар сойрхсон хүлгэн судрыг шүтэн биширж амьдэрсэн бэ. Тийм хүмүүс эзэн өргөмжилдэг тухай ярьж байна. Гэтэл энэ ишлэлийг аваад над шиг хүмүүс эзэн Йошуаг өргөмжилсөн гэж байгааз та нарын өмнө намайг тэргүүн пастраар томилж өргөмжилсөн шүү. Ингэж яриад эхэлдэг. Ичмэр золигдоо гэдэг шүү. Тийм биш яах вэ? Эзний үг түүнээс имээ хүндэлж амьдрах хэрэгтэй. Хамгийн сүүлээр би хэдхэн зүйл та нарт хэлж өгöd хамтдаа залбирая. Ард олон анхдугаар сарын 10-ны өдөр Йорданоос гарч ирэн Ерихон зүүн хязгаарт орших Гэлгалд буудлав. За ард олон аль сарын гэнэ үү? Анхдугаар сар гэж хэдгээр сарын? Израильчууд хизээнээс тоолж хэлсэн. Би та нарт бүр наснасаа олон ярьсан да. Аль эхлэл номоос эхлэв. Египтээс гарсан өдрөөс эхлээд нэг сарын эхний сар гэж тоолж хэлсэн шүү дээ. Тооллого ном, Йошуа ном дуустал Израильчуудын тооллого иймэрэ байна гэж хэлсэн. Нисан сар гэж би ярьж байсан санаж байна уу? Нисан машинтай хүн байна уу? Нисаны машин унжсэн хүн байна уу? Байж л байгаа үстэй. Нисан сар ойлгож байна уу? Египтээс гарснаас 3 дугаар сард, Египтээс гарснаас хойш 1-р жил, Египтээс гарснаас хойш 2 жилийн дараа, Египтээс гарснаас хойш 40 жилийн дараа гэж байгаа үстэй. Египтээс гарснаас хойш 41 жил 6 сарын дараа одоо Гэлгалд ирж байна. Хизээнээс гинөө Египтээс гарснаас хойш тэр нь манайхаар 1 сарын 1 гэж юу? Уучлаарай, энэ чинь 2000 жилийн өмнө зохиогдсон календар. Зурхаачдын гаргасан календар бидний мөрддөг. Эдний он тоолол чи өөр. Египтээс гарснаас хойш анхдугаар сарын 10-ны өдөр ямар учиртай өдөр юм? 80 дуурсан шиг дуурчаа. Тэгэл хүний ард тул шууралдаг. Анхдугаар Египтээс гарснаас хойш анхдугаар сарын 14-ний өдөр ямар учиртай өдөр юм? Зөндөө явсан. Дээгүүр өнгөрөх баяр шүү дээ. Анхдугаар сар бүргэний 14-ний өдрийн орой энэ баяр эхэлдэг. Орой та нар дээгүүр өнгөрөх баярыг жил бүр уламжлал болон үеийн үед тэмдэглэл сугай гэж Бурхан тушаасан тухай зөндөө үзсэн. Тэгвэл 14-ний дээгүүр өнгөрөх баяр юм бол 10 нь яадаг өдөр юм? Дээгүүр өнгөрөх баярын орой алж идэх, гаргаж идэх хоноо сонгодог өдөр. Ойлгосноо? Ирүүл, саруул, махлаг, хүчрхэг тэр хоноо сонгоод бүгсэн дээр нь бөөрөнгийн улаан будгаар тэмдэг тавьдаг. Одоо ч Израильчууд тэгдэг. Тэгээд 10-ны өдөр сонгогдсон хон яадаг бах нь 4 өдөр жаргана. Тэр хоныг хөлийн хуглаа хайчвал би хөршийнхөө сонгогдсон улаан толботой хоныг нь уур хүрээ чулуу шүдээд гимтээчвэл би цусны буруутан болно.
хөлсний хончидч, хоньны эзэнч, хөршүүдч энэ улаан тэмдэгтэй хоныг нядлагдаж түүний цусаар үхлийн хар сүүдэр намайг тойрон дээгүүр гарах болно гэдгийг мэддэг учраас тэр хоныг хинч гар хүрдэггүй. Ингээд 4 дахь хоногийн оройн энэ хон нядлагдсанаа. Түүний цусыг тотхон дээр сонгохныхоо ялуун дээр түрхснээр тэр үхлийн сүүдэр бидний дээгүүр өнгөрөн моддог. Аврал авдаг гэсэн. Аврагддаг гэсэн. Энэ хоргийг бэлэгдэж байгаа Йордан гол гэрээний хамтран орсон. За одоо удахгүй та нар нойрч өгрөөгүй шүү дээ. Би тийм сонирхолтой юм яриаггүй шүү дээ. Гэрээний хамтран Йордан голд орсон. Йордан гол яасан? Үергэлсэн үү? Ширгсэн. Гэрээний хамтран Йордан голд байх үед Израильчууд Йордан голын дундуур гараад цаад иргэдээр гисэн. Ингээд гэрээний хамтран Израильчууд яасан. Шитим ямар алдартай газар, юугаар алдартай газар вэ? Йордан голын одоо бүр энгийн Йордан голын энэ тал Шитим юугаар алдартай газар? Бас л мартчихсан. Бёрийн Баал. Энэ хоёр дахь үеч чинь бас бузар булааг үлдсэн. Баалд мөргөө завхаараад, садарлаад, архитаад, ир эмэн солилдож, холилдоод, хутгалдаад, утгаа алдсан бузар үйлийг хийсэн Шитимээс Йордны нөгөө хоёрыг болох газар чи ямар газар юм? Тэдний 41 жил 6 сар 40 жил цөлд тэнүүчлэн байж 400 жил боолчлогдсон 4 яриа боолчлогдсон байхдаа мөрөөдсөн амлалтын газар. Тэсөөр хоёр ертөнц байна уу? Тэгвэл Шитим хэмээх бузар газраас гэрээний хамтар Йордны хуваах агшин тэр дундуур гараад аврал буюу амлалтын газар ирсэн. Үйлс номын бичигч маань, Еврей номын бичигч маань юу гэж өгүүлсэн байдаг вүлээ? Израильчууд боолын амьдралаас 400 жилийн дараа улаан тэнгисээр эзэн дот тийш баптизм хүртэж цөлд аврагдагсад хоёр дахь үеийн мөн эзэн дотор Йордан голын дундуур гарч сүнсээр баптизм хүртэгсэд амлалтын газар тэр олон жил мөрөөдсөн амлалтын газараа орсон юм. Сүнслэг авралт хүрсэн юм аа. Бид нар баптизм хүртэхээр яадаг юм? Усанд ороод тэндээ хуучин хүнээ өхүүлээд аврал авсан шинэ ямка гарч ирдэг үстэй. Үүнийг хэлж байгаа Йордан гол. Тэгвэл хэдэн мянган жилийн өмнө өнөөдөр бидний үзэж байгаа Йошуа номын 4-р бүлэг дээр гэрээний хамтар Йордан гол булхсан байна. Йордан гол ширгээд ард түмэн бүгд баптизм хүртээд амлалтын газарт очисон бол үүнээс хойш хэдэн мянган жилийн дараа хэн Йордан гол баптизм хүртсэн? Есүс. Тэгвэл гэрээний хамтар нөгөө фокус чинь гэрээний хамтар руу фокуслаад байгаа нь бид нарыг юу хар гэж хэлээд байгаа юм? Нямкагүй, Мосегүй, Йошуагүй, мундаг алдартай пастрыгүй Есүсийг хар гэж фокуслаад. Хэдэн мянган жилийн өмнө гэрээний хамтар Йорданыг хуваасан шиг Есүс эзэн ирээд Йорданд булхах үед ариун сүнс бууж ирсэн. Гэрээний хамтар Йорданыг хуваах үед тэд нар амлалтын газар Канаанд орж агуу амлалтын мөрөөдлийн газараа хүрсэн шиг Есүс эзэн тэнд булхах үед түүний агуу ажил эхлэн өнөөдөр та бид ичгнүүргүйгээр Бурхныг ааваа гэж дуудах хэрэгтэй байна. Есүсийн цусаар. Энэ бол Бурхныг харахыг зааж байна. 12 чулуу авсан. Тийм ээ? Гэрээний хамтар орсон, гол хуваагдсан, тэхий доороос нь усны тэхий дундаас 12 чулуу аваад Гэлгал хэмээх амлалтын газар гэрчлэл болгон овоолсон. Тэгвэл Есүс эзэн Йордан голд булхсны дараа хэдэн мянган жилийн дараа тэндээс баптизм хүртэж гарч чөлд сатаныг бүрэн ялсны дараа хэдэн дагалдагч сонгосон юм? 12 хүн хүнээр дэлхийг Бурхан руу эргүүлсэн агуу нэгэн Есүс Христ. Энэ 12 гэрчлэгч болсон. Энэ 12 тэр үхлийн голын ёроолд байсан 12 чулуу шиг бид нар ч юм уу завхаарал, шунал тачаал, бардамнал, хэнцэр байдал, бусдыг доромжилсон, шүүсэн, гутаасан, үгэнд залхуу, хойрог, арчаагүй, дүр эсгсэн итгэгч нар байх үед, тийм өөдгөө уваагүй хүмүүс байх үед тэр голын гүнээс биднийг сонгон аваад амлалтын газар Гэлгал тавьсан Бурхан юу хүссэн бэ гэвэл хооч үедээ гихч бод гэж хүссэн. Тэдний өмнө
хүндлэгдэж сайшаагдсан мундаг пастор бол гэж намайг гэлгаал тавиагүй. Чи миний өмнө алдсан алдаагаа гэрчил, яаж уулчигдснаа гэрчил, ямар увайгүй уудгүй гэмтэн байснаа гэрчил, ингээд үр хүүхдүүд чинь чамайг чиний гэрчлэлээр намайг таньж мэдэх бол. Чамайг биш, намайг таньж мэдэх бол. 12 чулууг хараад ямар гоё чулуу вэ гэд үнсэж үнгээд шүтэн мөргөх биш. Тэр чулууны гэрчлэлийг сонсоод намайг харах болно. Яг үүн шиг чиний гэрчлэлийг сонсоод хүмүүс чамайг ямар лаг юм бэ? Ямка ямар лаг, мундаг, амбиц карэтэй, нэр хүндтэй олон танигдсан пастор юм бэ гэж бодоод чи миний сонгосон чулуу биш. Чамайг харсан хүмүүс намайг харж, чамайг харсан хүмүүс Сетийн хүүхдийг харсан хүмүүс Бурхныг ирж хайсан шиг, чамайг харсан хүмүүс миний үгийг уншихыг хүс, чамайг харсан хүмүүс миний намайг таньж мэдэж намайг хүндлэн мөргөж байгаа бол чи тэр 12 чулууны нэг мөнөөсөө мөн. Тэгвэл энэ чуулганы сайн мэдээ хаана? Энэ чуулганы сайн мэдээ хаана вэ? Хэдэн бүтэн сан хэдэн жилийн турш энэ чуулганд шинэ хүн ирэхгүй байгаа шалтгаан хаана вэ? Та бод. Та тэр чулуу мөн. Есүсийн сонгосон дагалдагч болох тэр 12-ын нэг мөн үү? Та Йордны гүнээс сонгогдсон 12 чулууны нэг мөн үү? Бид нар бодох хэрэгтэй гэсэн. Нисан сар буюу анхдугаар сарын 10-ны өдөр сонгогдсон хураг 1, 2, 3 хоноод 4 дахь өдрийн үхлээрээ үхлийн сүнсийг дээгүүр өнгөрөөсөн. Есүс эзэн Голготад цовдлогдсон. Үхлийн булшинд 1, 2, 3 хоноод 4 дахь өдрийн өглөө амьлах тэр агшин та бид нар мөн хаварлыг авсан. Тийм биз? Дүрслэл нийцэж байна. Маргаангүй байгааз маргаангүй. Одоо бидний уншиж байгаа бүх зүйл чинь шин гэрээний зөвхөн. Бүгд хоорондоо холбоотой. Бурхан биднэрт үүнийг ойлгуулахын тулд аль алийг нандинаа хатгалсаар энэ 66 ном ирсэн. Энэ 4 дахь өдөр үхлийг бид нар ялан дээсэн. Тиймээс бид нар мөнхийн улсад орно гэсэн итгэлтэйгээр ямар ч зовлон, зүдгүүр, хүнд хүчээр үед инээмсэглэн зогсож чаддаг Бурханы хайртай хүүхдүүд хэмээн сонгогдсон. Тиймээс гин нүгэлтэй амьдралаас сонгогдсон чулуу байхын тулд бид нар гэрчлэгч нар байх ёстой. Бурханы хайрыг, түүний үйлсийг ах トゥ у, найз нөхөд, энэ 6 дугаар баг, Дархан уул аймаг, дэлхийд даяар гэрчлэгч нар байх ёстой. Ажил төрөл, хамтран ажилладаг бүхий л хүмүүстэй Бурханы хайрыг үннийг зоригтойгоор ичихгүйгээр гэрчлэгч нар байх ёстой. Энэ бол Бурханы хүсэл. Амен. Тиймээс бидний цорын ганц эзэн болох Есүс Христийг ширтэн харсан түүний даруй, түүний үгийг хайрладаг хүүхдүүд сонсох нь, үгийг унших нь биднэрт итгэл өгнө. Итгэл нь Христийн үгээр биднэрт өгнө. Хэрвээ та энийг ойлгох юм бол та даруусна. Даруй бүр илүү даруй болж ирнэ. Эзнээс эмээх нь мэрэгүү хан гэж байсан. Бардам хүн эмээд юм. Бардам хүн ихнэрээ араар нь тавихаас эмээдэг. Нөхрөө хуурахаас, гадуур шоудаж ирээ цээргүй амьдрахаас эмээдэг. Би тийм байж үзсэн, сайн мэднэ. Огтхон ч эмээдэггүй. Үхсэн яадгийн ганц амьдрна гэж боддог. Харин эзнээс эмээн гэдэг бол мэрэгэн ухаан гэдэг нь бодол санаандаа ч эзнээс эмээх, ам хэлэндээ ч эзнээс эмээх, үйлдэл үйлсдээ ч эзнээс эмээх, үйлчлэлдээ ч эзнээс эмээж дахин эмээж амьдрахыг хэлж байгаа. Бид нар өдөр бүр нулимстайгаар гимшиж амьдрахыг хэлж байгаа. 24 цагийн 12 цаг нь унт 12хан цаг төгс гим нүгэлгүй амьдарч чадах нэг ч хүн байхгүй Бурхан маш сайн мэддэг учраас Есүс эзэн тэр их тарчлыг амсгаас өөр арга байгаагүй. Тэгвэл тэр өдрийн орой бүр тэр алдаага даруусалтай нулимстайгаар эзэнд өргөн залбирч түүнийг бишин дагдаг түүний хүүхдүүд байхыг ирмэлзэн. Энэ бол амьд үг. Хэрвээ та тэгж эмээн хүндлвэл та даруусна. Та даруусах юм бол магадгүй эзэн Йошуаг ашигласан шиг таныг ашиглах бол. Бүх юм эсрэг. Тиймээс энэ ёроолыг хүртэгс ирээдүйд олон газар сүнслэг үйлчлэлийг хийдэг сэргэн мандалчуулан түүний хайртай итгэгч нар Есүс эзнийг оршихуйг шилтэн хардаг, Бурханыг шилтэн хардаг түүний
итгэмж хүй барьтээс нярууд байх болтугай хэмээн эсний нэрээр өрөөж байна. Амен. Бүгдэнд нь хайртай шүү. Хамт залбирая. Эзэндээ хандсан залбирцгаая.